5 толгой компани 2022 оны онцлог 10 мөлөөллийг нэрлэж байна. Байгаль түүхийн музейд уурхайн өдрийн танхим нэгдлээ. Орон нутгийн өмчит 5 толгой компани нь уул уурхайн салбарын онцлогийг харуулсан үзмрийн танхимыг хувь нутгийн урчуудаар бүтээлгэн үзэгч олондоо танилцууллаа. Ногоон говь бид бүтээн. 2022-оос 2030 он хүртэлх хугацаанд ногоон говь бид бүтээн уриатаагаар 1.7 сая модны суулгацыг тарьж ургуулад байна. 5 толгой компани хөдөлмөрийн чадвар алдалтгүй сая хүн цаг ажилласан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар 1169 хоног буюу нийт 1,224,401 хүн цаг аюулгүй ажилласан байна. Орон нутагт оруулсан татвар хураамжаар тэргүүлэх жишг уурхайгаар тодорлоо. 5 толгой компани 2019 онд 85% буюу 54.1 тэрбум, 2020 онд 34% буюу 61.2 тэрбум, 2021 онд 45% буюу 64.8 тэрбум төгрөгийг бус бус төвлөрүүлж орон нутагт оруулсан татвар хураамжаар тэргүүлэгч 5 уурхайг тэргүүллээ. Далан задгал суманд 8.1 км сайжруулсан замын ажлыг амжилттай гүйцэтгэн ашиглалтанд хүлээлт өглөө. Далан задгал сумын иргэдийн хоггүй цэвэр орчинд ажиллаж амьдрахад чухал ач холбогдолтой тус замыг аймгийн засаг даргын шийдвэрээр гүйцэтгэж туслан гүйцэтгэгчээр Говийн Сод Транс компани ажиллалаа. Ашиглалтын үеийн хайгуулын ажил хийлээ. Уурхайн олборлолт нэмэгдэж уурхайн төвшин гүнзгийрэх тусам батлагдсан нөөцийн үр дүн, нүүрсний давхрах блокийн хэмжээсүүд, чулуулгын үеийн зузаан, нүүрсний чанарын мэдээлэл зэрэг нь өөрчлөгдөж байгаа тул 2022 оны 6 дугаар сард ашиглалтын үеийн хайгуулын ажлыг эхлүүлж 10 цооногийн 2503 тууш метр өрнөлөг, 2499.2 тууш метр геофизикийн судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Шинээр нүүрс ачилт буулгалтын талбай бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. 5 толгой компанийн борлуулалтын талбай нүүрстэй холбогдуулан шинэ ачилт буулгалтын 60 га талбайд бүтээн байгуулалт хийж байна. Тус ажлын хүрээнд хашаа гэрэлтүүлэг, түүний ажлууд хийгдсэн. Талбайн газар шорооны ажилд 51875 м3 шороо дэвсэж 2055 удаагийн рейс хийж гүйцэтгэлээ. Ахмадуудад 1 тонн нүүрс үнэгүй боллоо. 5 толгой компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрээр Өмгөө аймгийн 60-аас дээш насны 4897 ахмад настанд 1 тонн нүүрс үнэгүй боллоо. 5 толгой компани нүүрсний лабораторитой боллоо. Нүүрсний лаборатори нь уурхайн олборлон борлуулахад бэлэн нүүрсний чанарыг цаг тухайд нь тодорхойлж, худлаа өгч нарын чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх MNS ISO IEC 17025 чанарын шаардлагад нийцсэн итгэмжилсэн лаборатори болох зорилготой ажиллаж байна. Тус лаборатори нь 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нүүрсний техникийн болон токсич чанарыг тодорхойлон ажиллаж байна. Уул уурхайн 100 жилийн урлаг спортын наадамд амжилттай оролцлоо. Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн он хүрээнд уурхайчдын дунд зохион байгуулсан 100 дамжсан уурхайчдын түүчээ урлагийн их наадмаас гоцлол дуучин хамтлаг бүжгийн төрлөөр шилдэг шалгарсан бол 1500 гаруй уурхайчид өрсөлдсөн уурхайчдын спорт их наадамд амжилттай оролцож 9 хос мөнгөн медаль хүртэж ууган уурхайн хувьд нэгэн түүхэн хуудсыг хамтдаа бүтээлээ. Илч дулааныг 100-аас 100-д түүчээлэгч орон нутгийн өмчит 5 толгой компанийн төлөөлөл удирдах зөвлөл үе үеийн ахмад уурхайчид энэ цагийн игэл баатрууд нийт хамт олондоо Монгол улсад уул уурхайн салбар үйлч хөгжсөний 100 жилийн ор 5 толгой компани үүсэн байгуулагдсны 57 жилийн түүх дан баярын мэндийг өргөжүүлээ. Бид баялаг түүхтэй бахархам үйлсэн эзэд уурхайчдын яруу алдар бадар тугай.